Гоё өглөө хөтөлбөр цайны дээж булангаараа үргэлжилж байна. Бид зэвсэг түвшний тэг 32 дугаар ангидаар хүрэлцэн ирээд байна. Ингээд нэвтрүүлгийнхээ зочинтой уулзцгаая. Гялалцтал тосолсон гутал, дэвхийтэл хураасан ор. Эх орныхоо өнцөг булан бүрээс цэргийн албанд ирсэн золбоолог залуус. Үүдээр нь ороход бүх зүйл эмх цэгцтэй. Гоё өглөө хөтөлбөрийн уран бүтээлчд бид хурандаа генерал Жамсрангийн Ёндангийн нэрэмжит зэвсэгт хүчний хүндэт харуулын тэг 32 дугаар ангийн хугацаа цэргийн алба хаагч өнөр жаргалд цайныхаа дээжийг өргөн барьлаа. Цэрэг хүний өглөө хэрхэн хэлдэг вэ? Дүүний бослого 6:50 гээл. Тэгэл тэрнээс биш. Босол хуцаа өмсвөл тэгэл гарч гүйлт гимнаст тэгэл орж ирэл. Тэр өдрийн амьдрал ерөнхийдөө эхэлнэ. Тэгээ бос хүмүүсээс ерөнхийдөө бас нэг жоохон нэрт сэрдэг гэдгээр онцлог. Өглөө болгон өдөр болгон өглөө 6:50 басна. Өнөр жаргал налаах дүүргийн дунд сургуулийг төгсөөд Монгол Солонгосын техникийн коллежийг компьютер график дизайнерын мэргэжлэр дүүргэжээ. Түүний хувьд цэргийн алба хаах нь эрх хүний биелүүлэх ёстой үүрэг хэмээн бодож явдаг. Тийм ч учраас дээд сургуулаа төгсөөд цэргийн алба хаах хүсэлтийг гаргажээ. Анх цэрэгт мордож байх тэр үед ямар сэтгэл төрж байсан бэ? Яг цэрэг татлаг болж байгаа комиссээр яваад очсон үед ингийн зөндөө олон залуучууд бууж ингээл нэгсэж байгаа хүмүүс алмаарсан талтай гайхсан. Тэгэл их хэсгээр нь оруулаад юм шиг үсэт орол. Гэтэ өөрөө цэрэгт явж байгаа гэдэгтээ баярлж ирсэн мэдээж. Жохон сандарсан бас сандарснаа нуугаад явах. Ямар ингэж очих бол гэдэг л сонсон гэтсэн. Ягаад хүн болгон тэмчээ яг ачаад явхад очиод ямар ангид хуваарлагдах бол дамжин дээр очиод ямар ангид хуваарлагдах бол гэд хүмүүс мөдөр гайхчихлаа. Тэгээд зарим бол таньдаг найз нөхөд дах дүүнэрийн хүүхдүүд гэж зөндөл хүмүүс явж байгаа. Харин би бол ганцаараа байсан л та. Тэгээд ямар ч таньдаг мэддэг хүн байхгүй тэгээд ямар ангид хуваарлагдах бол гэж аяг гайхчихсан. Хүндэт харуулын ангид хуваарлагдах тэр үед танд мэдээж сайхан санагдсан байх. Тийм мэдээж маш гоё санагдсан л да. Гэхдээ яг хүндэт харуулын ангиж мэдээгүй тэг 32 дугаар анги гэдгээл шууд хуваарлсан. Тэгэл гараал тэнчнээс гарсан чинь цуг татагдчихсан, цуг цэр тавьчихсан хүмүүс ямар ангид хуваарлагдсан гэдэг 32 гэсэн чинь хүндэт харуулын ангид хуваарлагдсан юм байна шүү дээ. Тэгэл хүндэт харуулын ангид хуваарлагдсан гэдгийг мэдсэн. Тэгэл өрөөдөө энэ чинь ярьсан да. Ангид анхны анги хашаанд буугаад гадаа самбар дээр өдөг зорнуудыг хараад их гайхажсэн. Ийм хөвцөн сууд ийм буу ороод ингээ ёслолт явах юм бол маш их гайхажсэн. Энэ ангид хуваарлагдсанаа маш их баярлалдаг. Ангийн онцлог гэх юм бол төрийн том ёслол хүндэтгэлийн ажиллагаанд оролцдог бус ангиудаас онцлог. Хүндэт харуулах хэрэг одоо
гадаадын зоч төлөөлөгч, ерөнхий сайдуудаас ахуулаад бүхэл гадаадын том зоч төлөөлөгчдийг хүлээж авдаг. Мөн хамгийн том ёслол нь бол Баяр наадам жилд нэг л тохиодог. Баяр наадмын ёслолын ажиллагааг ерөнхийдөө манай ангийнхан яг гартаж хийдэг. Эсвэл цагаан тугийг залж авчрах наадмын өдрүүдээр хамгаалах зэрэг ажлуудыг хийдэг. Энэнгүүрээ манай анги бус ангиудаас маш том ялгаатай онцлогтой гэж хэлж болно доо. Тэртех 1955 онд хүндэт харуулын тусгаар рот байгуулагдаж зэргийн ёслолын төрийн хүндтгэлийн үйл ажиллагааны алтан хуудас нээгдсэн төвтэй. Туурга тусгаар Монгол улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлын баталгаа улсын алтан соён бот далбаа, төрийн ёслолын цэргийн цагаан туг, цэргийн гавьяаны одонт байлдааны туг, төрийн хүндэт харуулын улаан тугийн дор жагсаж төр зэвсэгт хүчний сүр хүчийг эвтгэн харуулсаар байна. Цэргийн албанд анх ирэхэд хамгийн сайхан санагдсан зүйл бас хамгийн хэцүү санагдсан зүйл юу байсан бэ? Хамгийн сайхан санагдсан зүйл нь ёслолц хүндэт харуулын улаан хувцсыг анхаарад энэ хувцсыг өмсгөөд ёслолтын ажиллагаар аюу сайхан санагдчихсан л та. Хэцүү нөх юм бол өглөөд жоохон дайраад хэлэхгүй хэцүү санагдчихсан. Тэгээд дасаад ирэхээр гоё сайхан. Цэрэгт ирээд юу соров? Цэрэгт ирээд төвчээр хатуучл сууж байна. Бас зөндөө олон мэдхгүй байсан зөндөө олон юм сурсан цэргийн эрдэм. Хамгийн наацхан буу задлах ухсрах тэгэл ерөн цэргийн эрдэм маш их шүү дээ. Тэр болгоноос тэгэл бүтэн жилийн хугацаанд суралцчихлаа. Цэрэгтэрсэн болгон хамгийн наацхан зан чанарын өөгөө дараал буцсан да. Цэргийн албыг 3 жил хаадаг байсан. Одоо бол 1 жил хааж байгаа. Цэргийн алба хаагч та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ? 3 жилийн цэрэг, 1 жилийн цэрэг хоёрын хооронд бол ялгаа байх нь бол байгаа л да. Тийм мэдээж 3 жил цэргийн албанд татагдана гэдэг бол 3 жилийн хугацаанд бол маш их юм сурч мэднэ. 1 жилийн хугацаанд бол тэр 3 жил сурч ирсэн бүх цэргийн эрдэмтэн бол 1 жил багтааж сурна гэж байхгүй л да. Тийм тэгэхдээ 1 жилд бол яг програмчлсан тийм цэргийн сургалтаар бол тодорхой хэмжээний цэргийн мэдлэг олж авдаг. Зүгээр нэг дээд сургуулийн оюутан цэргийн албан агч хоёрыг авчраад хооронд нь мэдээж цэргийн эрдэмээр өрсөлдөх юм бол мэдээж л цэрэг тэр хүн нийтлэлийн цэрэг алба хаасан ч бай ялгаагүй л цэргийн эрдэмээс суралцсан юм чинь тийм үү. Тэгтээ бол 3 жилийн цэргээс бол 1 жилийн цэрэг бол гүйцэхгүй тодорхой. Нэг мэдээж энэ хоёр хоорондос ялгаа бий л да. Тэгтээ 1 жилийн цэрэг бол сурах юм хангалттай сураад явдаг. Торгон цэргүүд олон ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оролцдог. Таны хувьд анх удаа ямар төрлийн ёслолын арга хэмжээнд оролцож байв? Энэ оны 6 сарын 5-нд болсон Чингисхааны хөшөөнд хүнд үзүүлэх ёслолын ажиллагаанд хамгийн анх оролцож 5 сарын 31-нд Тангараа өргөчөөд хэдхэн оны дараа торгон цэргийн улаан хувцас өмсөд ёслолт явж илаа. Хамгийн анх ёслол явж байгаад аюу их сандарч ирсэн. Яг төрийн талбай мандуулж ирсэн. Тийм болохоор маш их сандарч байсан л та. Бүхэл телевизийн камерууд бүгд над руу чиглэл ерөнхийлөгч, ерөнхий сайд урдэрч ирэхээр бас сандардаг юм байл. Энэ ёслолт явах гэж маш их бэлтгэл сургалт хийжсэн. Ер нь манай ангийн ёслолт явах болгондоо бэлтгэл сургалтыг маш сайн хийдэг л дээ. Тэр тугаас алдах хэрэг байхгүй л дээ. Төрийн дөрвөн цэргүүд энэ том нэр хүндийн цаана бас асар их бэлтгэл үүрэг нэр хүнд дагалдаж явж байгаа болохоор бид түрүүс алдах хэрэг байдаг. Тийм болохоор бид нар бэлтгэл сургалтаа байнга хийждэг. Хүндэт харуулын тусгай анги 1992 оноос үндэсний их баяр наадам, ардын хувьсгалын ойн үеэр төрийн 9 хөлт их цагаан тугийг залж, наадамчин олныг цэнгүүлэн баясгаж ирсэн сайхан уламжлалтай. Энэхүү нэр хүндтэй хариуцлагатай хямрлаг ёслолыг хүндэт харуулын тэг 32 дугаар ангийн торгон цэргүүд гүйцэтгэдэг. Та төрөөч болоод удаагүй байгаа гэсэн төрөөч хүн ямар шаардлагуудыг хангасан байдаг вэ? Төрөөч хүн
баг дарга түрүүчүнгүүд бол ерөнхий хариуцсан зэргүүдийн MB бүхэл юмыг хариуцж ажилладаг. Ингэж ажиллахын тулд мэдээж өөрөө баг дарга болж байгаа хүн цэргийн дүрмийн мэдлэг, жигсаалч байдал бүхэл юмараа сайн байх хэрэгтэй. Сайн байж тэр хүмүүсийг мөн адил бүршгээ сайн болгох сургадаг. Баг дарга болно гэдэг нь бас нэг талдаа маш нэр хүндийн асуудалж нөгөө талд асар их үүрэг хариуцлага дагалдаж явж байдаг. Зэргүүдийг бүгднийг хариуцж ажиллана юм да. Бэлтгэл дээрээ бус нөхдөйгөө хөшөөчилж сайн байж цаас юм төргөн сурч зэргийн дүрмийн мэдлэг бүхэл мэдлэгээрээ хошуучилж олон нөхдөйг хошуучилсан баг дарга болно да. Сала зэрэгс хөө эсрэг тоол 1 2 3 4 5 6 7 8 9 11 жагсаал дүүрэн цэргийн алба хаахыг маш хүсдэг байсан. Тэгээд оюутан байх хугацаа ажил хийж байх хугацаанд хийж байгаа юм болсон учраас зэрэгт ерөөсөө ирэх боломж олдохгүйсэн. Тэгээд сая энэ оны 5 сард өөрийн саналаар зэрэгт ирсэн. Эргээхтэй аз таарч хүнд тарал 32 дахь ангид ирсэндээ маш их баяртай юу те. Цэргийн албыг бас хүнд таруулын ангид хаана гэдэг бол бас эр хүн болж төрсэн хүн болгонд заяах бас тийм төв тойлон биш л те. Би цэргийн албанд хүнд таруулын ангид хаасна маш их баяртай байгаа. Гэхдээ хугацаагаа дуусгаад 5 сарын дараа албаа хааж дуусаад одоо үтсэн. Би өөрөө компьютерийн график дизайнер мэргэжлээ хүн л дээ. Албаа хааж дуусаад өөрийнхөө мэргэжлэр ажиллана гэсэн бодолтой. Цэргүүд жагсаалын дуугаа дуулаад алхаж байгаа нь маш сүр жавхлантай харагддаг. Ёслолдоо оролцож аваад ёслолоо дуусгаад бүгд дуугаа дуулаад алхаж явах үнэхээр сайхан байдаг. Цэргүүд маань ёслолт явах гэж маш их бэлтгэл хувцас бэлдэн би өөртөө бэлдэн тэгээд ёслолт орчод алдах хэрэг байхгүй учраас маш их бэлтгэл хийж байгаа. Ёслолоо дуусгаад нуруунд дээрээс нэг л том аваа хийчихсэн гэдэг. Тэгээд дуугаа дуулаад алхаж байгаа. Үнэхээр сайхан санагддаг. Та юугаар бахархаж омогшдог вэ? Би Монгол хүн болж төрснөөрөө маш их бахархаж омогшж явдаг да. Бас өөр бахархдаг юм гэх юм бол зөндөө бий л дээ. Одоо жишээ нь хүнд таруулын торгон зэрэг болж ирсэндээ маш их бахархдаг хүн болгон бас юм үзээ тохиохгүй халагдаад бас ярьж тийм үстэй хүнд таруулын торгон зэрэг байлаа гэдэг. Энэгээр маш их бахархдаг. Өнөр жаргал 50 гаруй жилийн түүхтэй хүндэт харуулын ангид алба хааж байгаадаа бахархаж явдаг юм лээ. Цэргийн алба эр хүнийг бүхэл талаас нь хөгжүүлж төлөвшүүлдэг болохоор эр хүн бүр цэргийн алба хаагаасаа гэж хүсдэг хэмээн тэрээр ярьж байлаа. Цэргийн алба хаасан хүн хаагаагүй хүн хоёр таны бодлоор хоорондоо ямар ялгаатай вэ? Цэргийн алба хаасан хүн хаагаагүй хүн хоёр хооронд бол маш их ялгаатай гэж боддог. Тэсвэр төвчээртэй, тэсвэр хатуужилтай болж төлөвшдөг. Цэргийн алба хаагаагүй хүн цэргийн алба хаасан хүнээс мэдээж бас цэргийн мэдлэгээр юм бар дутуу байх гэж боддог. Цэргийн амьдралд олон л хөгжилтэй зүйлүүд тохиолддог байх л та. Одоо тохиолдож байсан хөгжилтэй зүйлээсээ манай үзэгчдэд ярьж сонирхолтой юу? Шинэ цэрэг тангараг өргөснийхаа дараа наадмын дараа харуулт гараад анхудаага харуулт гарч үндснийхээ маргааш оройн тохиож орж ирчээд биз чад унтах гэж явжсэн манай нэг цэрэг анхудаага харуулт гарсан цэрэг нойрон дундаа зүудлээд зогс буудлаа гэж би нойрон явжсэн зогс буудлаа хэрэг гайхаад хаанаас юм буутан гэдэг байж таа маш их гайхсан нойроо сэрэгтэл авчихсан. Тэгэхэд маш их гайхсан маа тэр цэрэг анхудаага харуулт гараад тэгээд харуулын дарга цэргийн харуулын дүрм шалгаад асуухт нь манай тэгж хариулж ирсэн юм лээ. Тэгээд зогсоос юм буудлаа гэдэг нь маш их гайхажсэн. Тэгвэл хөвгөлтэй явдлаа зөндөө гардаг л да. Байнга л тохиолдог. Бэлтгэл сургууль дээр, ёслол дээр ч гэсэн юм. Энд тэнд явж байгаад. Ер нь олон эрчүүдтэй газар тиймэрхүү хөвгтэй баянтай явдал зөндөө гардаг. Нэвтрүүлгийн зочин маань түрүүч цолтой. Шилээр ирсэн цэргүүдээ удирдах, цэргийн эрдэм суралцахад нь өөрийн чадах бүхнээ зааж сургаж байгаа. Ирээд хитгэн хонож байгаа шинэ цэргүүд маань тоож хүртэл хурааж сураагүй л байна.
Хав цэргүүдийн ороо бол яг л дөрвөлжин яотон шиг байдгийг маа хэмээн өнөр жаргал хошигнө шүү. Ирээдүйд цэргийн алба хаах залуустай хандаж юу хэлмээр байна? Ирээдүйд цэргийн алба татагдаж цэргийн алба хаах залуустай албаа нэр төртөө сайн хараа амжилт хүсье гэж хэлье да. Хайрлаж хүндэтгэж явдаг хүмүүсийнхээ тухай ярихгүй юу? Хайрлаж хүндэтгэж явдаг хүмүүс олон мэдээж гэр бүлийнхэндээ маш их хайртай, ээжтэй, аавдаа, эгчтэй маш их хайртай. Мөн багш нартай сайн мөрөгтэй өрөөлж өгсөн багш нартай маш их хайртай хүндэлж явдаг. Тэгээд бас өөр яруу нэрг маш сонсох дуртай. Тэгтээ зохиолч биш л дээ. Сонсогч. Арлааны яруу нэрч арлааны эрдэнэ очрохыг маш их шүлгийн яруу нэрийг сонсож маш их хөдөлж явдаг. Танд баярлалаа. Эр цэргийн албаа нэр төртэй хааж олон аавын хүүгүүдийг үргэлж манлайлж явахыг танд хүсэн өрөөж байна. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн ажлын өндрөөс нь амжилт хүсье. Өнөр жаргал эх оны 5 дугаар сард хугацаа цэргийн албаа нэр төртөөгөр хаагаад нутаг өгцөн. Баярын марш гიშгэлэхэд парад жигсаалаа сангалзаж найз нөхөддөө ярих, бахархах зүйлтэй явах нь дамжиггүй. Залуу хүнд зориг үгүй бол эх оронд ирээдүйгүй хэмээх үгийг хэлэх дуртай өнөр жаргалд болон зэвсэгт хүчний тэг 32 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүнд ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн өрөөе.